Өвлийг зодорхуу засагтад авсан малчтад өвс төжөөл олох ажлыг 3 дугаар сараас эхэлсэн. Эхний удаад 3 дугаар сард 2 жилийн өмнө аймгийн аюулгүй нөөцөд бэлтгэсэн өнжмөл өвсийг үн төлбөрөг олгосон. Үүний дараагаар өнгөрсөн намар бэлтгэсэн өвсийг 5,000 төгрөгөөр малчтад нийлүүлсэн. Харин одоо аймгийн онцгой комиссийн шийдвэрээр аюулгүй нөөцөд бэлтгэсэн тэжээл хэвгийг нэг шуудагийн 15,000 төгрөгийн үнээр зөвхөн Дархуул аймгийн малчтад 7 хоногийн хугацаанд худалдан борлуулалтаар боллоо. Аюулгүй нөөцөнд бүрдүүлсэн хэвгийг хөнгөлөлтөө үнээр малчтад гаргах ажлыг өчигдрөөс эхэллээ. Нийтдээ аймгийн нөөцөнд одоо 77.6 тонн одоо нөөц бүрдүүлсэн. Үүнээс өнөөдрийн байдлаар 590 шударга буюу 14.8 тонн одоо малчтад олохоор зөвшөөрлийн хуудсыг олгоод байна. За нэг анхааруулах асуудал байгаа. Зөвхөн Дархуул аймагт одоо мал тоолсон малчин мал бүхий өрхөн маань хэвэг авах боломжтой. Дээрээс нь хэвний тооны хувь дээр бол малчт маань одоо 1 тонноор 2 тонноор ч юм уу ингээд хэмжээгээр авах хүсэлтийг тавьж байгаа. Тийм боломж бол байхгүй. Малын тооноос харгалзаад одоо дээд тал нь 20 шуудаа, цөөхөн малтай бол одоо 5 шуудаа, 10 шуудаа гэх мэтчлэн одоо олгох зохион байгуулалтыг хүн сэдвийн газраас зохион байгуулж байна. За тухайн малчин маань хүн сэдвийн газартаа мал тоолсон гэдгээ нэрээр тулгана. Түүний үндсэн дээр одоо тухайн одоо холбогдох дансанд мөнгөнд тушаагаад хүн сэдвийн газраас одоо зөвшөөрлийн бичгээ аваад Дархан сумын одоо өргөө баг дээр байрлах уян гурил компаниас очиж хэвгээ авах зохион байгуулалтыг хийж байна. Малчид бэлтгэсэн өвс тэжээлийг 2 дугаар сарын сүүл 3 дугаар сарын ихэнх гэхэд дууссан. Малчдын хүсэлтийн дагуу өвс тэжээлийг инхүү хөнгөлөлттэй үнээр худалдан борлуулж байна.